сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За, ганаа байна. Хишгэ байна. За, өнөөдрийнхээ подкастыг хамтдаа бас нэг сонирхолтой сэдвийн дагуу ярих гэж байна. Ер нь бол бид нар архины хамаарал дээр болон давхар хамаарал дээр тулгуурлаж ярьж байгаа шүү дээ, тий. Уудаг нөхөртэй эмэгтэйчүүд ямар байр сууриас нөхөртэй хандаад байт юм бэ гэдэг талаар ярих гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр таны нөхөр уудагч байсан та яг эхнэрийн байр сууриас биш, ээжийн байр сууриас хандаад байгаа юм биш үсттэй. Яг энэ үед хосын харилцаа нурдаг талаар ярих гэж байна л да. Тэгэхээр яг энэ эмэгтэйчүүдэд бас сонир санагдаж ээж болох юм тий. За би нөхөртөө арайч ээж шиг нь байдгүй. Юу юм болоо гэж бас сонирхож гайхчихж магадгүй. Эсвэл бүр зарим нь тийштэй ер нь манай нөхөр чинь миний ер нь баг том хүү шиг болчихсон л яваа шүү дээ гэж зарим ч бас эвлэрж ээж болох юм тий. Та төрүүлсэн хүүхэд дээрээ бас нэгэн хүүхэд нэмчээд яваад байгаа юм биш үсттэй өөрөө тий. Яг өөрөө гэдэг үг чинь чухал болоод байгаа байхгүй тий. Өөрөө нэмээд яваад байгаа байхгүй юу. Заримдаа ихэнхдээ хүмүүс ингээд манай сургалтанд хамрагдаж байгаа эмэгтэйчүүд ихэнхдээ ер нь энэ талаар мэддэггүй. Тэгээ ярингууд ерөөсө хөөх тийм биш тий гэд тий. Ер нь анзаардаг. Тэгээ нэг 35 настай нэг эмэгтэй би яг энэ сургалтанд суугаад ингээд сонссон чинь яана бит хоёр бүр ингээд дотн бүр яриа ерөөсө байхгүй. Дандаа л би заадаг, зааварладаг тийм ээ. Бараг л нөгөө бас нэгэн хүүхэд нэмчээл те өөр дээр нэмчээл тэгэл асардаг, хамгаалдаг, аюулгүй байх байдлын үүрэг хариуцлага нөгөө айл хэдийн насанд хүрсэн 35 настай бас нэг залуу байгаад байна шүү дээ. Тэгтэл тэр одоо нөхрийгөө бас нэгэн хүүхэд болгочихсон. Өмнөр нь үүрэг хариуцлагыг ороод ингээд үүрээд явцсан юм байна. Би бүр бүх юмыг зааварладаг гэд ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө эмэгтэйчүүд ер нь ихэнхдээ мэддэггүй юм шиг байна. Яг өөрөө заагаад ингээд одоо чиглүүлээл те хүүхэд чиг хандаад ахаар тэгээ эргүүлээд яг нөгөө эмэгтэй маань өөрөө нөхөргүй юм шиг те ингээд гэр бүлийн харилцаа те эхнэр нөхрийн харилцаа гэдэг чинь уг нь бол ингээд бие биендээ зөвлөн гэхдээ эргүүлээд бас бие биенээсээ дэмжлэг аамн те бие бинийгээ түшин ингээд эн чинь ингээд харилцсан байдаг байтал яг нэг нь ингээд илүү давмгаалал заагаал ингээд засаал тийм ээ ингээд чиглүүлээл өөрийнхөө үгээр байлгах гал тэгэл уурсан ч байна уу гомдон ч байна уу ингээд ирэхээр чинь тэр эмэгтэй уг нь хантай мөртлөө нөхөргүй юм шиг ганцаардлыг орон зай бий болоод ирж байгаа байхгүй тий тэгэнгүүтээ ядарч байгаа байхгүй юу уул нь хоёр хос байгаад уул нь тэг хосууд байх ёстой байтал нэг ээж болчиход байгаа байхгүй. Тэгэнгүүтээ нөгөө хань ижилгүй ганцаараа амьдралаа авч явж байгаа юм шиг ганцаараа бүх юмд үүрэг хариуцлага үүрж байгаа юм шиг хитрхийг ачаад үүрсэн юм шиг ганцаардаа зүхрөөд ядраад тэгээ тэрэндээ өөрөө түүртээд уурн хүрээд яваад байдаг. Тэ? Тэгээ уул нь яг хажуудах нөгөө хантайгаа ярьж зөвлөж хамтдаа шийдвэр гаргаж тийм ээ хамтдаа ярилцаж ингээ явах ёстой байтал ганцаараа ингээ явсан учраас бүр цөхрөл төрдөг. Тэгээд энийг юу гэж зөвтгөж гин гэхээр хамгийн одоо аюултай те юу зөвтгөж гин гэхээр тэр чинь ямар чадваргүй. Одоо шийдвэр гаргахаар чадваргүй, ямар нэгэн сонголт хийгээд чадваргүй болчиход байна. Ингээ ярилцах гэхээр болохгүй байна. Энд бол тэр одоо эмэгтэйн тэр эхнэрийн өнцгөөс ярьж байна те. Гэтэл яг үндэ нөхрүүд би нэг ахтай ярьжсэн чинь тэгж яахгүй. Би хаан суудлаас айл хэдийн бууцсан штэ. Хатан маань хаан суудлаа очсон штэ гэж байгаа байхгүй. Тэ. Гэтэл ямар ч нөхөр хүн гэр бүлийнхаа баатар, гэр бүлийнхаа хаан нь те одоо аливаа шийдвэрийг гаргадаг, янз бүрийн одоо хүүхдийнхээ асуудал дээр шийдвэр гаргадаг, сонголт шийдвэр дээр оролцдог байхыг хүсэдэж штэ. Гэтэл энэ байр суурийг эхнэр авчхаар бүх зүйл байр байрандаа байхгүй бол ямар нэг юм одоо тэр хаан тулсаар ярих юм бол тэр хаан тулс ганхаад нь штэ тий хаангүй болчоод байна. За тэгэнгүүтээ тэр байр суурин дээр байх ёстой хүнийг бүр байлгахгүй байна. Хажуудах хүн нь байлгах байгаад байна тий. Өмнөр нь орж бүх юм нээж гин. Өмнөр нь орж шийдвэрүүд нь гаргаж гин. Чи чадваргүй гэд өөрөө гүйжээд эцэст нь ядарч хоцроод байгаа. Тий. Тэгэхээр яг эрэгтэй хүний сэтгэлгээний онцлог юу вэ гэхээр яг үүрэг хариуцлаган дээр яг чухалчилж үздэг. Гэхдээ өөрийнх нь одоо хариуцж ирсэн өөрийнх нь үүрэг гэдэг юмэг те ингээд өөр хүн авчаар урдуур нь ороод хийгээд юм уу те ингээд урдуур нь ороод шийдвэр гаргаагууд шууд ингээд хойшоогоо өөрийгөө бол ингээд хойш нь болгочдөг. Окей. За би энэ миний хариуцах ёстой зүйл биш юм байна. Чи энийг өөрөө хариуцах юм байна. Окей гэд ингээд хойш олчих. Энэ өөрөө эрэгтэй хүний сэтгэлгээний онцлог байгаа байхгүй юу? Одоо тухайн хүний те имийг харж байгаа үнцэг байна. Ер нь энэ бол нийтлэг байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд маань болохоор яг ингээд та одоо бодоод үзээрэй ингээд
За манай нөхөр ч одоо би өмнөөс нь одоо шийтгэхээс аргагүй болчиход байгаа тийм л нөхцөл байдалд байна гэд та бодож байгаа бол яг анх тантай сууж байгаа хань чинь яг тийм байсан юм уу те яг одооных шиг байсан юм уу та ингээ нөгөө баг багаар урдуур нь орш шийдвэр гаргаж бодоод өөрөө шийдвэр гаргах гээд ингэж яхад нь та эсвэл одоо гаргасан шийдвэрийг нь та дургуцаад те дагахгүй байх юм уу те эн чинь буруу биш ээ гэд өөрийнхөө байлгах гээд ингээ оролцсон ийм үйл явцын дараа өнөөдрийн таны хажууд байгаа хань чинь бий болчиход байгаа байхгүй юу Аа тийм шүү дээ. Аха тэгэхээр яг эндээс одоо гарч ирж байгаа асуудал хил хязгаарын асуудал гарч ирээд байгаа байхгүй юу. Тий. Аха. Ер нь бол за ээж хүний байр суурь гэдэг чинь нэг арай өөр байгаа шүү дээ, тий. Хүүхдээ бол одоо ерөнхийдөө ээжийн өнцгөөс харж мэдээж хэрэг хүүхдүүд маань нөгөө нэг зарим зүйлсийг мэдхгүйгээсээ болоод одоо буруу алхах юм уу эсвэл ойлгохгүй байх юм байна. За тэгэнгүүт тэрэн дээр ээж аав нар хүүхдэд чиглүүлдэг үстэй тий. Ер нь бол за миний хүү эн чинь ийм шүү, энэ ийм байдгийг шүү гэд тий. Зааж зааварлаж арай нэг ээж аавын өнцгөөс ярьдаг шүү дээ. Нөгөө ээж аав нар чинь энэ намайг сонсох ёстой гэдэг тий. Тийм өнцгөөс ярьдаг. Тий яриад байдаг. Би чамаас илүү дуршлагатай, би чамаас илүү мэдлэгтэй, би энэ амьдралыг бүтээж байгаа. Тэгээ би чамайг тижээж байгаа, би чамайг тэтгэж байгаа. Тийм учраас чи намайг сонсох ёстой гэдэг хандлага ер нь аав ээж нарт байдаг тий. Тэгэхээр яг ингээд шууд хүүхдээсээ 200%, 100% намайг миний үгийг дагах ёстой гэдэг хандлага. Тий. Тэгээ яг гэтэл хос хоёр дээр энэ гараад ирж байгаа байхгүй. Нөгөө нэг уудаг одоо ууж байгаад ч юм уу те нөхрийгөө эхнэр нь энэ миний үгийг дагах ёстой гэд. За магадгүй энэ подкастыг сонсож байгаа олон эмэгтэйчүүд те энийг сонсоод дургуун үржиж магадгүй уур нь үржиж магадгүй те. Угаасаа эн чинь ийм байхад чинь би инхээс өөр арга алгаа гэдэг. Гэтэл яг үнэндээ манай сургалтанд сууж байгаа эмэгтэйчүүд тэгж байгаа байхгүй. Энийг ингээ анх сонсоод миний уурын мэдрэмж төржээсэн. Гэхдээ би ингээд цаашаа ингээд бүр дараа агсан төвчний хичээлүүдээ ингээ сонсоод ирсэн чинь би ингээд хүүх одоо ийм байх ёстой юм байна штэ. Би зөв байр суурин дээр нь тавих ёстой юм байна. Би өөрийнхөө хатан судал дээр байх ёстой юм байна гэд ингээ яваад баг багаар үүрэг хариуцлагыг өгөөд эхлэхээр нөхөр нь хамгийн гол нь өөрчлөгдөж эхэлж ингээд байгаа байхгүй. Айгуу сайхан өөрчлөлт гарч байгаа. Одоо тэгж байгаа штэ хүндлэл гэж яг юу юм бэ гэхээр тухайн хүний үн цэнийг нь мэдрүүлэн харилцах. Хэрвээ та харилцаж байгаа хүнээ тий одоо та өөрийнхөө ханыг за үр хүүхдүүдийнхээ аавыг та яг үн цэнийг нь мэдрүүлэн харилцаж гэнэ үү гэдэг юм а та анзаарах хэрэгтэй. Яг үнэ тий. Зүгээр нөгөө нэг одоо хэлж байгаа таны дуу хоолойны өнгө чинь асамжилсан, тэгээ ууралсан, загинсан, зэмлсэн тэр шасан өнгөтэй байвал та хичнээн чухал үмийг хэлжсэн ч тэр чинь аль хэдийн хүмүүс тэгээ нөгөө сонсож байгаа хүндээ угаасаа миний үгийг сонсохгүй юм чинь би яах юм. Угаасаа миний хийсэн болгон таалагдахгүй юм чинь би яах юм. Гэд нөгөө эрэгтэй хүн чинь хойшоогоо ингээд шууд суучдаг. Тэндээс ингээд нөгөө хүндэл мэдрэхгүй шүү дээ. Ямар нэгэн хийж байгаа юмыг тэгээ ойшоож байгаа үнцийг мэдрэхгүй болохоор чинь тэр хийгээд яах юм бэ те. Мэдээж яг бид нар ингээд тэр тэгээд байгаа учраас л гээд ингээд нөгөө буруутгах тоглоомоор тоглоод байдаг байхгүй юу. Гэтэ буруутгах тоглоомоор тоглохоор тэр таны хүссэн үр дүнд хүрж гэнэ үү? Нөгөө хүн чинь сайжирж байгаа юм уу? Тайрын харилцаа сайхан юм эвлэрж байгаа юм уу? Сайхан халуун дулаан болж гэнэ үү? Гэхэр үгүй болчихж байгаа байхгүй. Энд чинь яг л ингээл нэг буруутгалын тоглоомыг та буруутгах үгийг хэлнэ, таны ханаас бас буруутгалын үг ирнэ. Ингээл нэг би эргөө нэг юм одоо нэг жад шидсэн тий. Тэр улам илүү харилцаа, хүндэрсэн, хүүтэрсэн, бие бинийгээ хамгаалсан. Тэгээ сүүлрүүгээ одоо ингээд өөрөөсдийгөө хамгаалсан тий. Хүүхдүүдэл бодоол нэг гэртэл байж байгаа бүр хүүхдүүд багтаж байгаа. Нэг хүүхдүүд хүндээ харилцаа. За энтэй юугаш ярдсан бэ гэд нэг ийм ханыг босгоод ирдэг. Тэгэхээр та одоо яг энэ харилцааг өөрчлөх боломжтой байгаа. Хичнээн ийм болсон ч гэсэн. Яагаад тэр эн чинь хүн байхгүй юу? Тий. Гоё сайхан одоо сайхан мэдээд хүн учраас ямар ч хүнд тийм ээ та хүндэтгэлтэй хандаад хатуу ханддаг байдлаасаа болоод тий. Дуу хоолойныхоо өнгөн дээр хүртэл анзаараад за та зүгээр уцаар ярихдаа эсвэл зүгээр яриа ярихдаа ер нь миний дуу хоолойны өнгө ямархуу байна гэдгийг та зүгээр эхлээд анзаараад үз. Тэгээд та трийг зөөлөн болгож үзээд тэгээд мэдээж ингээд нөгөө аргадаад ах тухай би бол яриаггүй тий. Тэр чинь шал өөр байхгүй. Тийм шүү дээ. Та үнэнг бас хэлж болно тий. Тэрүүний танд болохгүй байгаа юм үнэнг хэлж болно. Гэхдээ таны дуу хоолойны өнгө айгуу чухал байгаа. Тэгтээ та тухайн хүний хийсэн буруу нэмийг хэлэхдээ хүндэтгэлтэйгээр яаж хэлэх вэ гэдэг тийм шинэ арга барил дуралцах хэрэгтэй болж байгаа тийм. Энэ чинь яг нөгөө чин сэтгэлээсээ харилцаж байгаа харилцаа байгаа байхгүй тийм. Нөгөө хүндээ бол би хэлэх юма хэлж байгаа. Гэхдээ хүндэтгэлтэйгээр үннийг яг хэлж байгаа.
гэсэн үг шүү. Тэгэхээр түрүү ярьжсэн нөгөө ээжийн байр суурь бол нөгөө дээрээс энэ миний үгийг сонсох ёстой гэдэг байр суурин дээр байдаг. А тэгвэл та эхнэрийн одоо байр суурин дээр яах ёстой вэ гэхээр эхнэр нөхөр хоёр чинь бол сонсох ёстой гэдэг үүднээсээ биш бие биендээ яг элен далангүйгээр нөгөө сая ярьсанчлан үн цэний мэдрүүл чин сэтгэлээсээ юм нээгээд тэгээ нөгөө энэ тэнцүү байр суурнаас хамтдаа ярилцаж тийм ээ энэ тэнцүү байр суурин дээр хамтдаа юм шийдэж хамтдаа бие бинийгээ сонсоод тийм ээ нэг нь давмгаалж биш тий ихэнхдээ харж байхад ихнэр давмгаалаад байгаа байхгүй юу энэ миний үгийг сонсох ёстой энэ намайг ингэх ёстой энэ одоо энийг дагах ёстой тэр хүүхэд биш тий Тэ нөхөр бол том хүүн болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө ээжийн байр суурин дээрээс одоо буугаарай. Яг хосын эхнэрийн байр суурин дээр очоорой. Тийм ээ. Нөхрийнхөө үн цэнийг мэдрүүлээрэй. Тэгээ дээрээс нь нөгөө бас нэг юм баш түрүү нөгөө хил хязгаарын талаар ярьжсэн. Ээж бол хүүхдээ асарч хамгаалж цаг үргэлж тийм ээ аюулд орчих вэ, ингэчих вэ. Бүр одоо гутлаа бүр зүв харуулж өмснө үгүй юу гэдгийг хүртэл нөгөө нэг сурж явах үед ингэж анхаарч халамжилж яадаг штеп. За гэтэл уудаг нөхөртэй хүмүүс болохоор нөхрийгөө баг ингэдэг байхгүй. Тэ одоо бүр нөгөө нялх хүүхэд шиг тэ ингэчвэдэ тэгчвэдэ уул нөгөө тухайн насан турсан хүмүүс маань өөрөө өөрийнхөө буруу хийсэн зөв хийсэн бүх зүйлийн өмнөөс өөрөө хариуцлага өөрөх чадвартай. Хүүхдийн өмнөөс бол бүр хуулийн хариуцлага хүүхэд буруу юм ивэл эцэг их тэнд хуулийн хариуцлага хүлээдэг бол насан турсан хүн өөрөө өөрийнхөө үйлдэлсэн тэр үйлдэлийн өмнөөс хариуцлага хүлээх чадвартай байгаа шүү дээ. Гэтэл нөхөр ингээд алдаа гаргалаа тэ арх уужгаад янз бүрийн асуудалд оронгууд эхнэр өмнөр нь орж шийдэж өгдөг. Ааха тэ эсвэл бүр баг жоохон хөвчиг нөгөөдгөө уурлаал загнаал тэгсэн хэрнээ бөөц илээд идэг. Өмнөр нь орж юм хийгээд идэг тийм асуудал гардаг бас тий. Тэр энэ ч яг нөгөө бидний яриад байгаа давхар амарлын маань асуудлын одоо хамгийн гол шинж байгаа даа тий. Яг өөрөө хяналтанд нь ордог тэнгуут нөгөөтөөр эргүүлээд өөрийнхөө хяналтанд тэр хүнийг нэг оруулдаг. Тэгээ тэндээсээ ингээд өөрөө ямиг удирдах захирч тэр хүнийг захирч хянаж байгаагаараа тэндээсээ бас нэг юм амар амгалан мэдрэх гээд байгаа байхгүй юу. Ингээд энэ амьдрал одоо тий минийхэр болж байна. Хэрэг минийхэр биш ахын бол энэ гэр бүл одоо тий нурж унан сална гэдэг ч юм уу бүр хэцүүд нь энэ нөхөр бүр арх угаад бүр хэцүүд нь гээд ингээд улам илүү нөгөө хяналтаа улам илүү өргөжлүүлээд байдаг. Гэтэл яг эн чин бодит амьдрал дээр бол бүр илүү тэгээ муудсан байгаад байдаг шүү дээ. Тэгээд бүр илүү даймжирсан байгаад байдаг. Тэгэхээр яг насан турсан хүн одоо хүний харилцаагаар тий яг ямар ч хүн тухайн одоо тэр гаргасан алдаанаасаа байна уу, буруу хийсэн зүйлийнхаа үүрэг хариуцлагыг нь үрд даврыг амсчиж хүн өөрөө тэндээс суралцдаг байхгүй юу? Тийм шүү дээ. Нөгөө хүүхэд нөгөө нэг халуун юмд тий хурж үзег байжаад хурцээд дараа нь бол тэрнээс болгоомжилдаг болтгоо гэдэг шиг насан турсан хүн ч гэсэндээ нэг буруу юм хийлээ тэрнийхээ үр даврыг өөрөө амсах ёстой. Тэгээд тэрнээс ухаарл авдаг тий. Гэхдээ амсах ёстой гэд бүр хитрхи нөгөө нэг хатуу хандна гэж байгаа бас арай ялгаатай байгаа байхгүй тий. Энд чинь нөгөө хил хязгаарын асуудал яригадаа. За бас нэг үнцэг байна. Ээж бол хүүхдүүдээ ээж аав нар хүүхдүүдээ ер нь хүмүүжүүлдэг штэ тий. Гэтэл эхнэр нөхрөө хүмүүжүүлэх гээд тайрдаг ч юм уу те. Аль хэдийн нөгөө насан туршид дээ штэ. Нэг гэр бүлд аль хэдийн өсөж хүмүүжээд нэг зан төлөвтэй болцсон нэг нас биеийн төрсөн эр хүн байна. Гэтэл тэр эр хүнийг эхнэр нөгөө хүмүүжүүлэхэд бүр өөрийнхөө өнцгөөс бүх юмыг заадаг. Бүх юмыг зааварладаг. Гэтэл яг үнэндээ зүгээр одоо энэ подкастыг сонсож байгаа эхнэрүүдээ та нарын хэлснээр болсон уу гэдгийг л харчих те. Тэгээ эмэгтэйчүүдийн яг тэр хэлснээр нөхөр чинь ингээд болцсон юм уу? За магадгүй жижигхэн ч гэсэн зарим нэг талаараа үр дүн гарсан байж магадгүй нөгөө эхнэр болгон нөхөртөөгөө харилцах хандж байгаа хандлага бас нэг арай нэг хүндэтгэж харилцдаг эмэгтэйчүүд байгаа шүү дээ тий. За тэр утгаараа зарим нэг хүмүүс дээр жоохон бага ч гэсэн одоо үр дүн байж магадгүй. Гэхдээ ихэнхдээ яадаг вэ гэхээр ер нь эхнэрийн хэлснээр болдгоо л хахгүй. Гэхдээ тэр эхнэрийн байр суурин дээрээс хилээгүй учраас тий хилдэггүй учраас ээжийн байр сууринаас хандж байгаа учраас зүгээр л хамгаалтынхаа нөгөө нэг ханыг бүр тий одоо юу гэдгийг насан турсан эр хүнд тийм ээ бүх юмын зааварлаад ахаар хин ч гэсэн дургуун нүрээд өөрийгөө хамгаалах механизм нь ажиллаад эхэлнэ шүү дээ тий. Тэгэхээр тухайн хүн маань яг өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хэлж болж байгаа байхгүй юу? Тий хэлж болно. Тухайн одоо хүний маань хийгээд байгаа зүйл нь юу нь тань таалагдахгүй, юу нь таныг зовоод байгаа юм.
Тэрийгээ та яг тодорхой хэлээд тухайн хүний ямар үйлдэл танд яаж нөлөөлөд байгаа юм? Харин та яг юг хүсэж байгаа юм бэ гэдгийг хэлж болж байгаа юм. Тий. Тэрнээс биш тухайн хүнийг та тэр хүнийг хүмүүжүүлж одоо тэр тухайн хүний буруу юм хэлж болохгүй гэдэг тухай соёлоо яриаггүй. Тий. Гэтэл нэг хүмүүжүүлэх гээд байдаг хандлага чинь өөр болчиход байгаа байхгүй яг тий. Яг өөрийнхөө байлгах гээд байдаг. Гэтэл яг одоо битүүрийн одоо яриад байгаа яг ихний хүний зүгээс мэдээч энэ шал хоёр өөр хүмүүс нийлж байгаа. Одоо амьдралыг босгож байгаа учраас мэдээж одоо хувь хүмүүсийн зан чанар байна, өссөн орчны хүмүүжлийн тий ялгаа байна, аливаа юмыг харах өнцөг байна. За аливаа юмыг бодох өнцгүүд хүртэл өөр штэ. Тийм штэ. Угаасаа л хоёр өөр хүмүүс, хоёр өөр хүн учраас бие биендээ дурлаж байгаа штэ тий. Энд чинь яг өөрт нь байхгүй юмыг нөгөө нь байгаа учраас татагдаад тэгээд сууж байгаа, гэрэлж байгаа. Тэгтээ яг ингээд нөгөө нэг амьдралаа хамт аваад ингээд явхад тань таалагдахгүй байгаа зүйлийг та тодорхой хэлэх хэрэгтэй байгаа байхгүй тий. Яг тэр хүний ямар үг юм уу, ямар хандлага нь, ямар үйлдэл нь танд яаж нөлөөлөд байгаа. Өөрөөр хэлбэл одоо энэ дээр дахиад одоо энэ дээр одоо өөр юу ярьж ийм гэхээр нэг I message-ийн тухай одоо ярих болж ирж байгаа байхгүй тий. Өөрийгөө илэрхийлэхдээ чи ингээд зурагтынхаа дууг ингээд чанга болгочхоор надад аюу хэцүү байна. Би ингээд орой болохоор унтаж чадахгүй юм аа. Тэгээд та яг юу хүсэж байгаа хэлэх болчихж байгаа байхгүй тий. Одоо тэд хүртэл үзчихвэл надад зүгээр юм уу? Тэдэн цаг хүртэл үзэх юм уу? Би тэдэн цагаас хойш ингээд унтдаг учраас тэдээс хойш тэ 10 цагаас хойш энийг үзэхдээ дууг нь багасгаач гэдэг ч юм ингээд зөв чи одоо тааны хувьд юу хүсэж байгаа юм бэ гэдгийг ингээд тодорхой хэлж хэрэгтэй байхгүй тий. Хүсэлтээ хэлээд хүн яг нэг иймэрхүү хандлагаар ярихаар, иймэрхүү байдлаар ярихаар ерөнхийдөө хүмүүс нэг өөрийгөө хамгаалах ханаа нь ер нь босдгоо. Хвчлэн ер нь ойлгох хандлагатай байдаг. Тэгэхээр яг энэ нөгөө нэг дахиад харилцааны л одоо одоо чадварт бид нар суралцах хэрэгтэй болж байгаа. Яг ингээд нөгөө хүний маань юу хийгээд тэр нь танд яаж салагдаад байгаа юм, та юу хүсэж байгаа юм бэ гэдэг энэ гурван юмыг нөгөө анзаарч чадах уц хэмжээний сэтгэл зүйн одоо тийм нэг юм өөрийгөө таньж мэдэж чаддаг тэр өөрийнхөө сэтгэл зүйг хөгжүүлэх хэрэгтэй болж байгаа байхгүй юу тий. Өөрийгөө анзаардаг. За сая ямар үг хэлсэн чинь надад яг ямар бодол төрөөд би яагаад энэ дээр игдүүцээд байгаа юм. Яг би энэ хүрээсээ өнөхөр юу хүсэж байгаа юм гэдэг ямыг нөгөө хүн чинь эхлээд өөрийгөө ойлгох хэрэгтэй байхгүй тий. Тэрнээс шууд чи одоо хийм болчоод ингээд байгаа юм. Чи ер нь хизээш намайг сонсдоггүй. Гэх мэтлэн ингээд нэг чи гэдэг мессежээр ярангууд таны юу хэлэх гээд байгааг чи нөгөө хүн ч ойлгохгүй шууд өөрийгөө хамгаална. Тэгээ нөгөө бас ийм нэг юм байгаад байдгийг. Намайг одоо нөхөр нь өчигдөр уугаад ирлээ тийм ээ. За тэгээ маргааш нь боллоо. Эхнэр бол юу ч хэлэхгүй мөртлөө сав суулгаад чулуудаал. Хаалгуудээ саваал те муухай хялалзаал. Юу ч ярихгүй штэ. Тэгээд нөгөө дээрэс нь энэ намайг яагаад уурлаад байгааг ойлгох ёстой гэл те. Гэтэл яг үндэ нөгөө хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг шиг уг нь бол яг нөгөө I message-н дээр төвлөрөөд тэгээ өөрийгөө чиний энэ байдал чинь надад таалагдахгүй нэ гэд хэлүүл зүгээр. Гэтэл ихэнхдээ маргааш нь хэрвээ юм хэлэхээр бол дандаа дээрээс хэлдэг. Дандаа дээрээс те чамаас болж чи гэдэг байдлаар хэлдэг учраас нөгөөдг нь шууд хамгаалтынхаа ханыг босгоод нөгөө харилцаа үүсэж өгдөг. За гэтэл чамааг ингээ ярьжсэн чинь олон эмэгтэйчүүдийн дотор нэг ийм мэдрэмж төрөх байх л та. Тэгэл ингээл айтаахан хэлдэж штт. Байдлыг вэрэл гэдэг. Гэл тэгэл хилээд өөрчлөгддөг штт. Тэгээ энийг одоо таны амьдралын тэгээ одоо яг хосын харилцаа нурцсан байгаа бол эн чинь баг багаар сөрөг зүйлсүүд явсаар хагаад өнөөдрийн таны амьдралд бий болсон харилцаа байгаа бол таны харилцаа нэг удаа оролдоод хоёр удаа оролдоод өөрчлөгдчихдөг зүйл биш байгаа юм тий. Энийг та ингээд хэрвээ миний амьдрал дээр яг нөхөр бит хоёрын хоорондын харилцаа сэргээсэй гэж хүсэж байгаа бол та яг ингэж үн цэнийг мэдрүүлж хүндэтгэлтэйгээр I message-н дээр ярьдаг энэ одоо хилдэг энэ чин сэтгэлээсээ харилцдаг энэ юм а дахин хийсээр тийм ээ оролцоор байгаа тохиолдолд харилцаанууд баг багаар өөрчлөгдөөд эрг маш том одоо сайхан зүйл бий болдог шүү дээ. Тэгээ нөгөө надад бас нэг ийм жишээ байна л да 42 настай нэг эмэгтэй байна. Тэгээ би тэр эмэгтэйгээс юу ч асууж ирсэн бэ? Та нөхөртөөгөө ингээд сэтгэлээ онгоотл сайхан ярилцдаггүй гэж асуусан чинь бодож жагаад үгүй би нөхөртөөгөө гэрлээд тэ одоо 20 жил болж байна.
22 настай суусан тийм ээ. Одоо 20 жил болж байна. Гэтэл магадгүй ингээ эргээд бодохоор эхний одоо 2 3 жил эхний бараг тий маш цөөхөн жил нэг ярилцдаг байж. Одоо болохоор ер нь бол бараг тий чи ингэхгүй яасан тийхгүй яасан хүүхдээ ингэх юм уу сургалтанд явуулах юм уу эсвэл тим юм авах юм уу авахгүй юм уу тий бараг тэгээ за ихэнх шийдвэрээ хүүхдтэйг нийлээд өөртөө гаргачдаг нөхрөөсөө ч асуудаггүй. Тэгээд би ерөөсөө нөхөртөө ингэж сэтгэлээ онгоотл ярилцдаггүй юм байна. Би яг өөрийгөө илэрхийлдэггүй юм байна. Тэгээ энэ байдал хизээ болчихоо би бүр таныг сая асуунгууд хизээнээс бит хоёр ийм болчихоо гэж бодлоо. Тэгээ надад ийм харуусах тий ийм мэдрэмж төрж байна гэдэг тэр эмэгтэй ярьж байсан байна. Ер нь нөгөө нэг ихнэр нөхөр гэдэг чинь бие биендээ амьдралын хамтрагч нар байхгүй юу? Тий. Тэгээ яг амьдралыг хамт даван гарч байгаа аз жаргалтай зүйлийг хамтдаа мэдрэх, асуудлыг хамтдаа туулах, үр хүүхдүүдээ хамтдаа одоо хүмүүжүүлж, за тэгээ өсгөж одоо тий тижих чинь амьдралын хамтрагч нар байгаа байхгүй юу? Тий шүү дээ тий. Тэр яг бизнесийн талбар дээр зүгээр бодохоор хамтрагч нар чинь ер нь энэ тэнцүү шүү дээ. Тэгээ нэг нь давмгаалдаггүй тийм ээ. Яг үнтэй адилхан та ер нь нөхрөө амьдралын хамтрагчаа гэж үзээд байна уу? Эсвэл ер нь таны үгээр явж явах хэвээр хүн гэж та хараад байна уу гэдэг. Одоо өнөөдрийн хойлонгийнхаа яриад байгаа гол зүйл бол эхлээд яг хүмүүс маань яг өөр хандлагыг нэг харчаасаа л гэж бодоод байгаа тийм. Одоо гол зүйл маань. Тэр яг энэ хандлага яг би ямар байр сууриас хантайгаа харилцаад юу хүсэж байгаа юм бэ гэдгийг мэдчих юм бол яг эндээс л нөгөө нэг юм өөрийгөө өөрчлөх нөгөө эхлэл тавьчих гээд байгаа байхгүй юу. Гэтэл хүмүүс маань ерөнхийдөө энэ нөхөрл ер нь амьдралыг тий боллоод байна. Энэ удаг учраас л гээд тэгээд энэ л та мэдээж аливаа амьдрал угаасаа тий одоо харилцаа аль талаасаа байдаг юм бол. Тэгээд энийг л уулахгүй байхын төлөөг бол амьдралынхаа одоо бүх одоо зорилго тий үүргийг болгоцсон байгаа шүү дээ. Тэгээ тэрнээсээ болоод ингээд нөгөө өөрөө ч анзаарахгүйгээр бүр ингээд нөхрийнхөө ээж нь мэт те эсвэл том эгч нь мэт болчихсон яваад байдаг учраас хархинд онтох өвчнээ маань одоо гол одоо те нэг юм аюултай шир тэмдэг нь байгаа байхгүй юу. Тэгэхээр яг эмэгтэйчүүд маань өөрөө ч ийм болцсон байгааг анзаарахгүй байгаа учраас архин донтолтын нөлөөнөөс болоод ийм болцсон байгаа учраас хэрвээ та одоо битэрийн яриаг сонсоод танд ямар нэг ухаарал төрж байгаа бол та өөрийгөө битгий буруутгаа тий. Одоо архин донтохоо чи бид нар гэр бүлийн өвчин гэж бол үзээд байгаа шүү дээ. Тэгээ эн чинь мэдээж ууж байгаа хүнийг зан харилцааны хувьд болоод тий мэдээж ингэ сэтгэн бодлохын хувь өөрчилж гин. За энээс болоод гэр бүлийн одоо эхнэр болоод үр хүүхдүүдийг хүртэл ингэж өөрчилж гин. Тэгээ ингээд гэр бүлийн хоорондын харилцаа хүүхдийн хүндээ болгодог халуунд улаан харилцааг үгүй болгоод тэгээ ингээд нэг юм бие биендээ шудраг үнэнгээ ярьдаг биш. Өөрсдийнхөө мэдрэмжийг дарсан тий өөрөө өөрсдийгөө одоо жинхнэр илэрхийлэхгүй за ингэ хэлчих юм бол энэ уралчих юм болоо ингэ хэлчих юм бол энэ гомдчих юм болоо аль нэг иймэрхүү бие биенээсээ ингэж нөгөө нэг гомдоочих вэ уурлуучих гэсэн айцаасаа болоод нэг юм шудраг харилцаа гэдэг бас энэ гэр бүлүүдэд ер нь байхгүй болчихсон байдаг. Тэр нэг энэ өөрөө яг ингэж нөгөө архинд онтох өвчнээ маань өөрийнх нь ийм хамрах хүрээ байгаад байхгүй хүмүүсийг ингэж одоо өвчлүүлдэг зан харилцааг үгүй хийдэг тэгээ эрүүл харилцааг үгүй хийдэг нь энэ өөр архинд онтох өвчнээ маань хамгийн одоо ийм хор хөнөөлн байгаад байна. Тийм учраас энэ бас яг 100% таны буруу биш ээ тий. Та танд битэрийн ялтрууны ярьж исэн хандлагууд хэрэг байгаа хандлага хэрэг тий байгаа болвол би таныг бас өөрийгөө битгий буруутгаасаа гэж бас хэлмээр байна тий. Энэ өөрчлөгдөх боломжтой шүү дээ тий. Чухал зүйл нь та одоо энийгээ та мэдээд эхэллээ. За тэгээд та өөрийгөө одоо нэг нөхрийгөө өөрчлөхдөр л одоо хамаг 100% яваад шүү дээ. Тэгвэл хэсэг хугацаанд та одоо энэ зорилгоо хэсэг хугацаанд орхиод харин та өөрийгөө өөрчлөхөөр өөрийгөө эдгэхэд анхаараач. Тэгээд дээжийн харилцааг та хүүхдүүдтэй л гарга. Харин та өөрийгөө эхнэр гэж үзэж байгаа болвол та нэг эхнэр хүний харилцаанд та одоо суралцаж эхлэе. Тийм шүү дээ. Тэгээд та танд хэцүүж гисэн хань ижлээ та нөхөр хүн шиг харж сурахад одоо яг энэ тал дээр та суралцаа тий гэж бол бас хэлмээр байна л да. Тий. Чамайг ярьжсэн чинь бүр нэг ийм дүр зураг бүр амар тол нүдэнд бууж ирээд байна л да. Одоо алсын замд гарч байгаа тий одоо машин нэг гэр бүл гэж бодъё тий гэр бүл. Тэгээ гэр бүл за нэг урд хоёр дуугаараа мааждаг тий. За тэгтэл нөгөө тэр хоёр дугууны нэг нь ингээ муудчууд яг уу ингээд хэсэг явах бах. Гүрийгээд тий.
Жишээлбэл нэг дугуй нөхөр, нөгөө дугуй нь эхнэр гэж үзье тий. За тэгээд хэсэг ингээ гүрээгээд явах бах. Гэтэл нэг газар очиод гацна тий. Тэгвэл хоёр дугуй хоёулаа майжаад явж ивэл ямар нэгэн бартаасаад гарсан ч гэсэн тэрийг ингээ те ямар нэг байдлаар онголдохгүйгээр ингээ явж байгаа. Тий хоёулаа зүтгээд цаашгаа ингээд хүрэх газар хүрэх боломжтой гэсэн нэг юм дүр зураг бууж ирээд байна. Тэгээ энүүгээрээ би юу хэлэх гээд байна гэхээр танай гэр бүл алсын замд гарч байгаа нэг те машин гэж үзвэл эхнэр нөхөр хоёулаа яг л энэ тэнцүү тэр хоёр дугуй шиг тийм ээ. Нэг дугуй одоо хэцүү боллоо нөгөө дугуйгаа засаад цайжруулаад цаашаа ингээд явах хэрэгтэй тийм ээ. Гэхдээ энэ дээр эхнэр бол нөхрийгөө түрүүн чиний хэлсэнчлэн нөгөө ээжийн байр сууринаасаа буугаад тэ эхнэрийнхаа байр суурин дээр очооч. Хэрвээ та яг энэ подкастыг сонсож байгаа эхнэрүүд байгаа бол таны нөхөр уудагч байсан. Баг багаар үүрэг хариуцлага нь өөрт нь ингээд өөрөөлөд ирэхээр хүн л юм чинь нөхрүүд чинь бас айгүй хөөрхөн штэ. Ингээд үүрэг хариуцлага аваад эхлэхээр айгүй урамтай цаашаа ингээд урамшуулаад явах юм бол тэ бүр баг багаар ингээд үүрэг хариуцлага авдаг. Магадгүй зарим эрэгтэйчүүд үүрэг хариуцлагын урдуур нь нөгөө эхнэр нь орж авсаар хагаад чадваргүй байж магадгүй. Чадваргүй болцсон байж магадгүй зарим юмн дээр. Гэхдээ л тэр чинь нөгөө насанд хүрсэн хүн юм чинь тэрийг ойлгоод ухаараа цаашгаа гэр бүл дээрээ яг тус болох тэгээ гэр бүлээ одоо хайрлах, хамгаалах тэр өөрийгөө ухамсарлаа цаашаа явах чадвартай байдаг тийм ээ. Бүр энийг эргүүлээ сэргээх аюул том боломжтой. Энэндээ маш их урамтай байдаг штэ манай эрчүүд маань тийм. Тэгэхээр эхнэрүүдэд юу гэж хэлмээр байна гэхээр та ээжийнхаа байр сууриас буугаарай. Эхнэрийн байр суурин дээр очиод нөхөртөөгөө хосын харилцаагаа сэргээгээрэй л гэж хэлмээр байна тий. Тэгэхээр эмэгтэйчүүд одоо тэр боломжууд нь одоо хүртэл байна тий. За та нөхөртөө юм шиг мөртлөө ганцаараа амьдраад ах юм уу? Эсвэл та үнэхээр хантай мэт амьдрмаар байна уу? Яг үнэ. Тэгээ яг энийгээ та яг өөрөөсөө асуугаад тэгээд та яг өөрөөсөө би яг юуг өөрчилж эхлэх вэ гэдгийг та өнөөдрөөс бодож эхлээрэй гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн подкаст тань сонирхолтой байсан бах. Түр баяртай.